энд гэдсэнд ийг өргөдөг. Энд биш. Энэ бол миний түүх, намтар энэ бол маш нормал хэвийн байгаа байхгүй. Энд ингэ сонио өргөдөг байхгүй. Тэгэл энд сонио өргөөл ерөнхийдөө тэр сонио өргөж байгаагаа одоо нэг үгээр хэлэх юм бол онгод энд ирж ин гэж ойлгодог. Тэгэл ерөөсөө тэр үед эхэлсэн бол тэгэл тэр нэг эхэлсэн ажил бол явдаг. Тэгээд ер нь санаа гарахад нөгөө яг ийм гарч ийн гэсэн тийм 100% одоо тодорхой байхгүй. Яг л хэрэг мэдчихсэн бол бид тэр чинь биччихэж штэ. Миний ажил цаг хугацааг шаарддаг ажил. Тийм болохоор би яг толгоонд дуусснаар харагдана гэсэн тохиолдол байхгүй. Хэрвээ толгоонд дууссан бол тэр дууссан зургийг зурх шалтгаан байх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр дуусаагүй өөрөө ингээд цаана үндсэндээ бол оюун ухаанаараа би юу хийж байгаагаа мэддэггүй байхгүй. Тэрийг бол би бодлого бодлож тайлбарламаар байна. Бүтээл хийхин төлөө явахгүй тэгж хийдэг тий. Би бол нөгөө сайхан муухай гоё одоо юу гэдгийг тийм ямар нэг үзэл бодлыг бодож явдаггүй. Зүгээр л би хийдэг тий. Зүгээр л би хийдэг. Та өөрийгөө олж харж чадсан уу? Интерес. Би харин дотроос нэг хайлаа. Ясна тий. Яг энэ хүн зураг бол яг уу тий. Тарны хүч гэж ярьдаг. Яг бид нэр гадаад дээр ярмаар байгаа байхгүй. Тарны хүч одоо үгийн хүч байхгүй. Би үгийн хүчинд аяг итгэдэг байхгүй. Тэгээд би ерөнхийдөө ингээд бүтээл ажил хийж явахдаа одоо өөрийгөө бэлддэг. Тэгээд юу эхлэхээ бодохдоо ингэж боддог байхгүй. За би юу хийх вэ гэж боддог. За би хүн гэж бодохын тулд чинь би өөрийнхөө тарнаа зохиодог гэсэн үг байхгүй юу? Монгол тарин зохиодог. Амьдтай би хайрлын шүлэг бол хүн шүлэгний өргөжлөл юм байна гэж ойлгодог. Хүн болж төрсний учир хүн чи хүнийг хүндлэж яв. Хүнээс хүчтэн энэ хорвоод үгүй учир хүнээс л айж болгоомжилж яв. Буруу биш зөв сэтгэлтэй явбал бог биш хүн л чамааг аварна. Булзаж мэхлэж хорон санаатай явбал бог биш хүн л чамааг аварна. Амьдралын олон давааны азтай одтой тааралдахад хэлэхэд бэрх. Зурвсхан дохоо хүчрлийг 100 жилийн хойно гаргаж ирж болно. Аар саархан зүйлээс болж айгүй нэгэн дурсамжийг хүний сэтгэл үлдээвэл он жилийн уртад тэр чиний эсрэг ой хөвч болон орсно. Ядрах цагт хорт ширэнгэнд гашуун бэрх шитгэлийг амсна. Хөрөнгө зойр нэр алдар хөгшдийн буйн залуугийн тэнхээ өнөөдөр байвч маргааш үгүй. Алаг дарамхан нүр хизээж хэлэхээр дайсан нөхөр хоёрыг аль аль нь уншиж байх. Дандаа уншиж байх амьд бол бүхэн өгт чиний нүр та нар одоо завтай бол би 100 шүлэг уншиж гэж болно шүү дээ. Тэгээ миний тэр 100 шүлэг дотор чинь нөгөө нэг миний хангаас хинтийн нутаг гэдэг бол байхгүй шүү дээ. Хүн болгоны мэддэг тийм. Би ерөндөө ягаад тойрон төвөргөн гэж нэрлсэн байг бол би морь зурчаад энэ яг энэ зураг шин дуучлаар морин надад их чухал биш болчихдог байна. Уул би морь харагдуулахгүй гэсэн. Миний ажлаас битгий морь хараасаа гэсэн л одоо миний одоо зориг гэх юм одоо зориг гэж байдаг бол тэр маань санаа нь баггүй. Тэгээ яг би морь харж байгаа болохоос би битгий морь хараасаа гэсэн л ойлголт. Тэ? Яг төрийн төвөргөн гэдэг чинь төрийн хөгжмийн тухай хэлсэн төрийн төвөргөн гэдэг үг хийж сонсохлоо айгүй хүчтэй үг. Тэгээд айгүй хөгжмөлөг үг байхгүй. Хоёрхан үг мөртлөө айгүй хөгжмөлөг үг. Яг энэ бол яг монголчуудын бүр яг соёлын нэг хэсэг байхгүй энэ тойрон төвөргөн гэдэг үгний цаана оршиж байгаа тий. Ямар сандаа бид нар чинь нөгөө үг дээдс хамгийн дээдс том өнгөрөхөд тойрон төвөргөнөөр газрын нуудаг тий.
Яг го тойрон төвөргөн ингээд зурагч нь цувралаараа яваад 99 оноос ихтэй. Тэгээд одоог ингээд хүртэл зүгээр 2 сая адуу хамааруулсан гэж үздэг байхгүй. Одоо бүх зурсан зургуудыг ингээд 1 2 морь гэж тоолох юм бол 2 сая орчим адуутай. Ингээд манайхын Монгол улс чинь ингээд нэг 3 орчим сая хүнтэй нэг 3.5 сая адуутай гэж үздэг. Одоо 5 сая адуутай гэж болохоор байгаа байхгүй. Тэгээд миний 2 сая адуу нэмэх юм бол ерөнхийдөө яг та би зургнуудаа тойрон төвөргөн гэж ерөнхий нэр өгөөд хамгийн анх нь Австрал тавьд байж байдаг. Тэнд л миний тойрон төвөргөн Монголын соёл явж байгаа л гэсэн санаа яваад байгаа байхгүй. Би морь гэдэг Монголын яг амин одоо юу гэдгийг Монголын төрийн сүлдэнд байдаг энэ юугаар л би Монголыг сутарчилж авч байгаа. Монгол гэж хэлэхгүйгээр тэрний л хэсэг. Тэгээд тойрон төвөргөн гэдэг зургнууд чи өөрөө олон төрлийн нэрүүдтэй. За энэ бүтээл маань болохоор нутаг минь хөлөг минь гэж байгаа. За нутаг минь үү хөлөг минь үү гэдэг нэртэй байгаа. Тэг ягаад энийг нутаг минь хөлөг минь үү гэж хэлдэг бол эх орн маань бол яг энэ үсээс эхэлдэг гэж би хэлдэг боддог байхгүй. Яг бол засгийн газрын ордны яг нар мандах зүгт байж байгаа. Одоо бидний харж байгаа яг энэ хэсэг чинь нар мандж байгаа шүү те. За энэ ажил маань 7 м 20 өндөртэй 4.40 урттай тийм зураг байгаа. Яг хүмүүс дандаа л их асуудаг юм байна. Хэдэн морь зурсан юм бэ? Чи тоолсон уу? Тоол харга байна уу гэдэг. Тэг яг ингээд тоолох бол баримжаага бол нэг 60-70 мянган морь байгаа юм болов уу гэж хүмүүс яриад байгаа юм. Тэгээ яг бид нарт нөгөө 70-ын тоо их таалагдаад 70 мянган морь гэж адууны зураг гэж нэрлсэн л дээ. Яг зүгээр яг адуу тэр би бол тийм нөгөө одоо тоолох, моолох тийм одоо дэндүү нөгөө тэр нь бол хідүү нөгөө уран сайхлах талыг нь алдагдуулаад байгаа юм л да. Гэхдээ хүн чинь ер нь баримтантай тэд байдаг юм уу хэд хичнээн хугацаанд зурсан бэ гэж асуултууд их байдаг. Тэгээ хэр хугацаанд зурсан нь бол их тийм чухал биш шүү дээ. Би бол зарим бүтээлээ удаан хугацаанд зурдаг. Зарим хүмүүс бол яг 2-3 минутын хугацаанд зураад тэр нь ижил үнэлэгдэж болохгүй. Урлаг гэдэг чинь тэрүүгээрээ л онцлогтой байхгүй. Ер нь та нар тойрон төвөргөн гэж бодоход юм бодогддоггүй. Одоо үг гэж айгүй хүчтэй юм те. Хүнийг үгээр үйлүүлж болно, уурлуулж болно, тэнгэрт магтж болно, газарт болж болно те. Үг хүчтэй. Өнгө бас айгүй хүчтэй. Өнгөний хүчийг хүмүүс айгүй голдог. Дутуу үнэлдэг байхгүй. Өнгө ийм хүчтэйг мэдэрдэг байхгүй. Энэ өнгөний хүчтэй харьцдаг болохоор би өнгөнөөс айгүй айдаг. Өнгөнд өөрөө мэдлгүй автахыг хүсдэг. Би дуртай дургу өнгө гэсэн тийм надад ойлголт бас байдгүй. Зогцдгүй өнгө гэсэн ойлголт бас байхгүй. Тэгэхээр юу хэлэх гэдэг нь гэхээр би олон одоо 10 цаг 15 цагаар нэг зургийг зурдаг болохоор өдөрт те зурдаг болохоор одоо би 15 цаг нэг өнгөнд төвлөрч чаддаггүй. Яг бол би тэрний одоо хор нөлөөж гэдэг юм уу уусалд орж байгаагаа мэдэрдэг болохоор одоо нэг 5 орчим цаг зураад завсарлага хийгээд тэр зургаа харахгүйгээр далд хийчихэд одоо өөр өрөөнд ороод одоо 5 цаг би шар өнгө харсан бол дараахан өрөөнд ороод цэнхэр өнгөийг 5 цаг хар. Тэгээд ерөөсөө одоо өнөөдрийн байдлаар бол би ингээд миний Берлиний урданд бол нэг 20 орчим бүтээл бол ингээд барилгын ажил дээр явж байгаа гэж үздэг. Ингээд л одоо баригдаж бүтээгдэж байгаа. Яаж цаашаа үргэлжлэхийг бол бүрээс мэдэхгүй. Ерөөсөө дандаа дуусаагүй ажлууд байж байгаа. Дуусаагүй санаанууд тийм байдаг. Гэхдээ яг энэ хөгжим түрүүн би яг гоё юм ярьлаа л да нөгөө нэг үгний хүчийг ярьж дараа нь юуны өнгөний хүчийг ярьсан тийм. Яг энтэй адилхан хөгжмийн хүч гэдэг чинь бас хүчтэй тийм. Би гэхдээ ерөнхийдөө өмнө нь би зураг зурхтаа уран бүтээлээ хийхдээ хөгжмийн аянд таавширч мөн янз бүрийн хөгжим сонсдог байсан. Эсвэл эргүү транс хөгжмөд сонсдог байсан. Одоо бол би хөгжим сонсгоо байсан. Яг бол энэ хөгжим ритмэд агаад намайг захараад байна. Би өөрөө өөрийгөө залж авах хэрэгтэй гэж явдаг. Мэдээч хүний нөгөө мэдрэх мэдрэмж авах авалт нь хүн өөр өөрөд болохоор яг одоо хоолтой адилхан шүү дээ. Тэрнтэй адилхан энэнээс одоо хөгжмийн ая харагдаж байна гэж нь бол энэ чинь өнгөний л хүч аахгүй. Өнгөний өнгө гэж өөрөө хөгжимлэг тийм.
Яруу найрагчуд бол баг үг харж аж магадгүй байхгүй. Тэгж л ойлгох гэдэг тийм.